Наад хүмүүс чинь тухай би яриаггүй. Гэхдээ би буддизм шинжлэх ухаан гэдгийг баталж байгаа хүмүүс энэ гэдгийг ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр чиний юм будаа гэхэлэр зэрэг энэ юм барьцлага байхгүй юу? Надад хоёр сонголт байсан. Би нэг мөр сонгож нөгөөх нь орхисон. Зарим хүмүүс надаас яагаад хоёуланг нь хослуулж болоогүй юм бэ гэж асуудаг. Харин би тэдэнд би хоёрын хооронд юм дургүй гэж хэлдэг. Нэг насарын гин байснаас нэг хөдөр хаан байсан дээр хаан байсан. Чи ардаа юм баггүй юу? Чиний агдадгарсан чинь Будда. Тий. Амьдралын замнал чинь Будда. Тий. Одоо дэлхийг монголчууд аврах гэдэг чинь Будда. Аврах арга нь Будда. Аврах зам нь Будда. Чи Будда нүцгэн үннийг ярьдгаа гэж хэлээд ингэж хэлэх юм бол энэ шиг худлаа юм байх. За тэгвэл ингээ. Одоо тэгвэл миний энэ аврагчдад хөргөж байгаа. Бидэнд хардаа за би чам тайлбарлая. Заад гэсгээ залуучууд байгаа. Чи надад өөрөө тэрийг танилцуулсан анх. Мөн үү? Тэд нэр дэлхийн одоо 100 гаруй орны арай ондоогоор сэтгэж байгаа хүмүүс тэд нар байгаа. Мөн үү? За дээрээс нь чи Нострадамус гэж ярьдаг. Нострадамусын энэ зөвгөнлөөр өрнийх нь бидний хараад байна. Мөн үү? За. Тэгэхээр ийм байгаа байхгүй юу? Заад гэснийхэн бол ердөө хоёрхан том юм ярьж байгаа. Өрсөлдөөн сүрсэн ажил худлаа. Энэ шиг худлаа юм байхгүй шүү. Энээс бүгдээрээ зайлие гэж. Хоёр дахьт нь шашин. Энэ үд ёстой худлаа шүү. Энэ яагаад гэвэл 2000 жилийн өмнө үүсчээд тэр 2000 жилийнхаа имийг 2500 жилийнхаа имийг одоо бидэнд тулгаад байгаа маа. Энэ шиг худлаа юм байхгүй шүү. Энээс жоохон холох яваарай гэдэг. Тийм учраас дэлхийг аврах нь бол монголчуудын өөрийнх нь ахуй амьдрал. За тийм. Эндээс гарч байгаа ёс уламжлал. Тэгэхээс Будда биш. За тийм. За тэгэхээр зэрэг миний хувьд судалсан Будда, даяанд хийсэн Будда, амьдралын замнал нь Будда. Аврах гарсан Будда гэж чинь тийм үү? Тэгэхээр зэрэг аврах гарцаа шашин хэрэггүй бол энийгээ болиё заа юу. За тэгэхээр чин гэхдээ ард түмэн чинь өөрөө мухар сүсэг тавцсан буюу энэ лам нарын амыг хараад байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл би яан штэ лам нартаа мөргөөд хамаг өргөл барьсан лам нартаа өргөөд штэ. Өөрөөр хэлбэл эдгээр чинь шашинч усууд байгаа даа штэ. Шашин шүтээд байна тийм үү? Үндсэндээ бодвол миний хувьд л энэ жавхлан дээр энэ хүмүүстэр өргөл барьцаа үрчрээд эн чин та нарыг аврах юм шүү гэдгийг зарлах гэдэг штэ. Ойлгож байна уу? Тэр шашин гэж шүтээд байгаа усууд дээр чинь тэр өргөл барьцын эзэд чинь эднэр биш юм шүү. Эднэрт өргөөд эднэрийн босгоод ирээч. Тэгвэл бид нар энэ дэлхийг эднэр яриад байгаа юмар бид нар авах гэдэг нэг юм гаргаж ирэх гэдэг байхгүй юу? Наадах чинь бодгүй юм. Би бол тэрийг бол маргахгүй. За тэгэхээр миний тус эрдэн байгаа тус хэрэг эднэрт байгаа биз? Яагаад гэвэл ард түмэн чинь эднэрт өргөөд яагаад нь штэ. Будда 800 жилийн дараа монголчуудыг одоо оюун ухаанаараа цэнгэлж хагаад дэлхийг аврах юм байна гэдэг нь чи наад хүмүүсээ тусгалж байгаа юм биш. За тэгвэл би ингэж дээ штэ. Энийг бариад энийг барьж такод гэдгийн учир нь тэр байна. Яагаад би 90 цагийн дуудлагыг барьж такод яриад байгаа юм бэ гэхээр зэрэг бид дараагийн албыг ярьж гарахын тулд өнөөдрийн монголчууд магадгүй 10 20 жилдээ бид нар ийм үйл санаагаар явах хэрэгтэй байна. Ингэж нийгэм босгож ирэх хэрэгтэй шүү дээ. Ойлгож байна уу? Ус нийгмийн эдийн засаг тэрний дараа бол дахиж бол энэ стендээр бүгдээр ярилцаж дараагийн бол зорилгыг тодорхойлдог. Ингэж явж сарагцаараа 22 жил ярьж амьдэрч ирлээ шүү дээ. Энийг бид нэр болцгоё гэж хэлж байна. Өөрөөр уушаас ямар нэг юм заавал судалсан байх хэрэгтэй. Тодорхой зөвшин судалсан. Тэрийг бүр судлаад ингээд яваад байгаа эцсийн үз ямар үз санаалал тогтож хүний үзэн ярих сэтгэлд байдлын шалгууллаа амьдрах. Хүний өдөөс дайсан хэрэгтэй. Тэд нар дандаа өрсөлдөж байгаа юм. Тэрийг өөр эзэмсэх өсөлтийг заавал өрсөлдөх байдлын шалгууллаа. Тийм яг үнэ. Өрсөлдөх чадвартай гэдэг чинь бол илүү олон байгалийн баялаг хүн ардаа бол гадаад руу экспортлдог юм шүү дээ. Ингэж та нар бол бүр бусадтай бол ядуу буруу улсуудаа бүр уралдан гадагшаа экспортлох гэсэн. Энэ санаа бидний яриад байгаа юм бол айл гэр бүлт хамаатай. Хүн бүхэнд хамаатай. Бидний өнөө буюу бидний ач холбогч бидний ирээдүйн үеийн энэ амьдралын тухай энэ яриа шүү гэдгийг хүн ойлгох ялцах гэж байгаа. Гэр доторхоо янзтай халаалт авч тавиад гоё тавилга авч тавиад тэр болж ирээр харгаад тийм болж ирэл тийм үү. Тэгээд ертөс энийг бодох тийм бол одоо юмд их залхуурдаг.
маш богинохон бид нар ч сэтгэдэг болчиход байна шүү дээ. Зүгээр энэ бүгдийг ингээд нэгтгэхэд бол нэгхэн хөлбөрээр хэлэх юм бол дахиад харамсалтай нь бол нөгөө хаан маань шалтан байгаа нарагдаад байгаа байхгүй юу? Би энийг 90 цагийн дуудлага гэж нь орчуулсныг болгоор ер нь хүн төрлөختөн. Сүүлийн 4 зэлдэлд болоог энэ сэхэр ухаарлын энэ ярин руу бид нэр хөл тавьж байгаа байхгүй юу? Тийм учраас би оншигчтай ингээд дахиад хэлэхэд ер нь бид нар өөрсдөө энэ 90 цагийн дуудлагыг үнэхээр оюун санаа зүрх сэтгэлээрээ сонсож энэ дуудлагыг бид нар чих тавин сонсож өөрийнхөө ажил амьдрал өөрсдийнхөө байгаа байдал нийгэм улс гэрийнхээ энэ тухай хувь зээний тухай бас бодох хэрэгтэй болж тээ гэдэг энэ санааг л хүмүүст хүргэх. Түүж мэдээлэл авмаар л. Энэ одоо өрн дахинд одоо бүр Америк дахинд тэгэлгүй яах вэ? Яг энэ хөдөлгөөн одоо жинхэнэ надад хэлж байна. Тэгэхээр энэ 90 зууны дуудлагыг бол бид нар оюун санаа, сэтгэл санаа үзэл бодлоороо бол бас хүлээж авах энэ юмд бол бид нар бэлэн байх хэрэгтэй. Тийм ээ. Бид нар бол бас нэг бодлын бодлын эсрэгч юм биш, төр засгийн эсрэгч юм биш. Энэ дэлхийн нийт тийм явж байгаа том үйлдлийн замруу орж байгаа хамгийн тодорхой хариуцлага. Тэгэлгүй яах вэ? 2008 оны хямрал бол одоо дууссан гэдэг байгаа боловч дуусаагүй байгааг нь хүн бүхэн харж байгаа үстэй. Ер нь одоо дараагийн хямрал орж ирж байна. 13 оны хамгийн хүндрэлгүй орны ойлгомжтой болж байна. Энэ системүүд нь болохгүй системүүд нь илэрчээд байна. Яагаад гэвэл үндсэн бол одоо механизм нь өөрчлөгдөхгүй бол өөр энийг өөрчлөх энийг цааш нь бол ямар нэгэн байдлаар рестарт хийх тийм боломж байхгүй. Нэг Монголын бэлтгэгчийн төлөв рүү орно. А Монгол бол их тугсаат юм байна. Яагаад их тугсаат юм бэ гэдэг нь дэлхийн түгийг өөрчилсөн үйл явцууд хаана болох ёстой тэгдэл болдог. Одоо эрдэнэ гол тэгээд хэн хүчрэггүй тэр буцаад хүчрэх болно гэдэг бол өөрөө төгөлсөн гэж байна. Энийг яаж юм өөрсдөө олж авсан тохиолдолд бид хүчтэй байж болох юм байна. Одоо тэгэл дэлхийн нийт одоо шинжлэх ухааны үед энэ гайхамшиг шүү дээ. Яагаад Монгол тусгаар тогтно? Шинжээ угар гэдэг асар том энэ бол Бээжингээс асар хол байсан тий. Цөл мөл одоо өндөр улаа тусгаарлагдсан, хөлөөний нуруу тусгаарлагдсан. Эдгээр тусгаарлах боломж байсан. Төв тусгаарлах боломж байсан. Гэтэл Бээжинд хамгийн ойрхон ямар ч нөхцлөөр Монгол руу цэрэг оруулж хад жишээл одоо манжуур бол ардаар ингээд тойрцсон тий. Аль талаас цэрэг оруулахад боломжтой хэрнээ. Энэ монголчууд яг тусгаарлаж өгдөг чи өөрөө хүчний тухай асуудал байгаа. Хүн ам нь 640 мянган гэсэн мөртлөөсөө үндсэндээ 525 мянган Монгол 100 мянган хятадтай 5 хүндний хятад энд байсан. Ингээд байхад эдгээр тусгаарлаж чинь өөрөө ингээд ахаал онцлог шүү дээ. А шинжлэх ухаанаар тайлбарлах гэхээр болохгүй болчиход байгаа байхгүй тийм. А гэтэл бид нар энийг л яриад байгаа шүү дээ. Энэ хүч, энэ синергетик нь хаана байгаа юм? Энийг яаж олж чаддгийг? А энийг хийсэн Монгол хүн гэдэг чинь хийн. А гэхдээ энийг хийхдээ бид нар нөгөө нэг дээд ингээс заяатай зэгэр очтогтой байдаг гэдэг хэлэх юм бол наач биш болчих гээд байна. Ер нь бол гол юм хараа. Тухайн нөхцөл байдлаа үнэлэх асуудал гэдэг. Тэгээд энэ үзэл санааны өөрчлөлтийг хийх юм дээр чинь эднийг дахиад яриад байна шүү дээ. Аврах нэг зүйлс нэ. Тэгээд аврах ухаан гэхлээр зэрэг дахиад энэ эр зоригдсон энэ зориглоо төдөлсөн энэ хүмүүс маань яаж авардаг гэдэг ухааныг гаргаад өгчих юм бол өөртөө эзэмших хамгийн түрүүнд эзэмших юм маань эдэртэй байгаа байхгүй. Ягаад гэвэл хөрөнгөнөө өөрөө тэр хамгийн аварна гэсэн тэр санаа сэтэл нь байдаг байхгүй. Тэрийг дагсан зориг нь, тэрийг дагсан тэмүүлэн, тэрийг дагсан би аварч чадна гэдэг өөртөө итгэсэн тэр итгэд үнэмшил нь өөрөө авралын гол юм нэдэг байхгүй. Тэгээ яаж аврах вэ гэдэг ганцхан ухааныг бол ийм зоригтой ингэ зоригосон тэмүүлсэн итгэсэн өөртөө итгэсэн энэ байдал тэр ухааныг боловсруулж чаддаг. Тэр боловсролын эзэн болж чаддаг байхгүй. Тэгээд ганцхан юм тэгээд яаж аврах вэ гэдэг юм байгаа байхгүй. Одоо жишээлбэл тэгэл энэ аварна гэсэн энэ хүмүүс нь яаж аврах вэ? Та гарцаан гаргаад ингэж аварнаа гэж гаргахад ирвэл энэ хүмүүс чинь шүүн тунгаагаад ингэж аврах юм байна гэдээ гаргах байхгүй. Бусдаар бол Монгол ахуй аварна гэчихэд Монгол ахуйн цаана ийм юм байна гэдэг яг ингэж бариад аварна гэдэг юм маань гараад ирсэн цагт эдгээр маань хөдөлгөхөд бэлэн л байгаад байна шүү дээ. Та одоо жишээлбэл будаа өвшөө энэ байна гэж гаргаад ирэхэд энд боловсруулах хөрөнгө нь боловсруулах одоо тэр гал гэдэг байгаа шүү дээ. Тэр сэтгэлийн гал мэдлэгийг чанж боловсруулдаг тэр сэтгэлийн гал гэдэг юм энэ хүмүүстэй байгаад байна гэж байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл энэ Молор Эрдэнэлүүд тийг нэг философитой болгоно хүн бүр өөр философитой гэдэг бол туйлын буруу юм а тий. Энэ үгийг л энэ дээр би авсан байна шийдтэй. Бид нар 2000 бүр зүгээр хүн гүрний үүссэн манай эртний өмнө 2009 оноор бодох юм бол бид нар 2224 жил 26 5 жил одоо болж байна. Эннийх нь 2125 жил нь бид байгаль дээр ганц ч хүрц тавиагүй ард юм баг. Байн бидэнд тэр нь. Хэрвээ заад гисийнхний ярьж байгаа
нөөцөд суурилсан эдийн засаг Тэр чинь байна. За, байна. Байгаад ингээд одоо ингээд бид нар энэ дэлхийг аварна. Ингээд бид нар энэ техникийн хөгжлийг зогсооно тийм үү? Энэ техникийн хөгжлийн оронд ийм хөгжил гарч ирнэ. Энэ юмаа ингээд оронд нь нөгөө хүн чинь энэ ястаа тэнийг юм байна. Энийг сурыг гэж гаргаад ирэх тэр боловсрал. Энэнгээр чинь л аврна штэ. Бусдаар бол байна биднэрт байна гэж эдгээр чинь бүгдээр л энэ жавхлаа эдгээр бол бүгдээр л энийг л яриад байгаа штэ. Байгаа юм гаргаж ирээд энэ хүн төрөлхтнийг дагуулад аврах тэр юм маань бидний энэ хөгжүүлсэн боловсролын энэ үр дүн байна гэдэг юмыг л би танилцуулж тайлбарлаж юм хийсэн байхгүй юу? Ямар боловсролын? Тий одоо бид нар одоо тэр агуугаал та 2100 гэл ингээл ярьлаа штэ бид нар ийм агуу байлаа гэл тийм аа. Тэр агуу байсан дээр хаадууд чинь улмал сайжирснаас бол дороодох ёсгүй штэ. Үнэхээр л агуу тийм сод бэлгүүн байж чадсан л бол тийм үү? Үнэхээр л тийм бол тэд нар дороодлын юм руу хязгаарч орохгүй улам дэвжиж дээшлэх юм болно. Улам дэвжиж дээшлэх юм руу орохдоо энэ буддааг сонгочжээ. Ингээд энэ сонголтоороо явснараа ийм боловсрал эзэмшжээ. Боловсролын үр дүнд ийм хөгжилт хүржээ. Хөгжлийн үр дүнд өнөөдөр ингэж нэг үеэн золиод араас нь бид нар дэлхийг аварна гэдэг энэ амбицаараа ингээ гаргаж ирлээ. Ямар хөгжилт хүрсэн гэх юм тэгээд. За ямар хөгжил бүгдөө өрсөн гэж. Таач ярьсан байгаа энд Баатар Хуйгч ярьсан байгаа. Бид нэр ерөөсө хүндрэлт та ингэсэн байгаа. Хүндрэлтээ одоо ингээд дараагийн хөгжилд орох туршлага нь байх юм бол одоо энэ хөгжлөө хаяад тэр туршлагыг аваад цааш нэр өөр оюун санааны шинэ нэрэнд ингэж дэвшихэд маш хурдастай шилжилтэнд орж болох нэ гэдэг гадаад эрдэмтдийн яриа тий. Туршлага нь бидэнд бэлээхэн байна гэдэг таны хувьд артын мэрэгэн мандатага ярьсан заа ёо. Баатар Хуйгийн хувьд бол бид нар 100 жилийн өмнө ерөөсөө энэ тусгаар тогтносон энэ шинжлэх ухаанаар тайлбарлагдахгүй энэ хүч энэ синергетик хаанаа энэнийг олсон цагт бид нар хүндрэлтэнд байх. Монголчуудын тэр өөрийнх нь генэнд байгаа юм уу эсвэл тэр Монгол ухаан гэдгүү Монгол ямар юм ч гэдгүү тэр нь заавал буддих биш. Гэхдээ яах вэ ингэж гаргаж ирж байгаа байхгүй наадах чинь энэ хөгжил одоо тэр би түрүүнд ярьлаа штэ юу хэзээш доошлсон байх учиргүй дээшлсэн байх учиртай. Дээшлэхсийн тулд дээшлэхтэн тэр дэлхийг эзлээд бүх онцгийн сонсчжээ заа юу. Тэд нар бол ухаан хэрэгтэй байсан. Үгүй тэр чинь дэлхийг эзэлж авчаад эзэлж авчаад буддын шашныг бүх шашнуудыг дуудсан байхгүй юу. Тэгэхээр буддын шашныг сонгосныхаа дараа бид дэлхийг эзэлсэн биш. Тийм. Биш. Тэрнээс хойш авсан тэр их хүчрхэг хүч ухаан чинь заа юу. Дахиад бүр энэ дэлхийг бүтнээр нь ингэж аврыг гэж заа юу. Зөв тохиноолъё гэж заа юу. Нэгэн гэр бүл шиг өвтө найртай байлгыг гэж. Өөрөөр хэлбэл төрийг жинхэнэ улс төрийг хамгийн сайн сонгодгоор нь хөгжүүлэе гэсэндээ тэр онцлогыг сонссон байна штэ. Тэгээ тэндээс буддааг сонгосон байна штэ. Сонсож байгаад буддааг сонгосон. Түүхэн ингээ бодиттой байж штэ. Тэр явцад өнөөдөр ингээд энэ камер энэ гар ус гарсан шиг энэ ид чидийг энэ ид чид гэж Баатар Хуйг та бүдэр хэллээ штэ. Энэ ид чидэд хүрсэн шиг тэр нисдэг хөвдөг тэр бороо оруулдаг болоод ерөөсө хинч хаач одоо сум болгонд байдаг үзэгдэл байсан байлаа штэ гэ таны хувьд ярьлаа штэ. Тэр ид чидийг оллоо штэ. Одоо тэгээ шийдвэрлэж байгаа хүн байна уу? Одоо энэ яг яаж ид чидийг олвоо гэдэг юм чинь замаар нь гаргаад ингэж олдгиймаа гэдэг юм руугаа орох гээд штэ. Яг шийд гэдэг чинь бол буддих биш штэ. Тэгээ одоо яаглаараа ид чидээ дандаа энэ хүмүүсийн лам нартайгаа холбож ярьдаг. Яагаад лам нартайгаа холбож ярьдаг гэхээр ингэдэг байхгүй юу? Хүний төрмөл авяас байна. Мөн үү? Аав ээж нь анзаарлаа. Нутаг усныхаа анзаарлаа. Танаа энэ хүүхэд сонио хүүхэд байна шүү. Энд юм байна шүү. Тэгэхээр л ламд аваач гэдэг байхгүй. Мөн үү? Өөр шид хөгжүүлэх боловсрол байхгүй учраас ламд аваач гэдэг байхгүй. Тэгэхээр зөвшөөр тэр хүн бол Монгол хүн Тэнгэрээс буусан өөрийнх нь унган авьяас. За. Тэр авьяасыг хөгжүүлдэг, шид хөгжүүлдэг боловсрол нь буддизм байдаг юм байна шүү дээ. Та сая тэгж ярьсан шүү дээ.